Luther King өөрийгөө өөрчилсөн хичээл номер 3. Нэг хэцүү өөр төр өөрчлөлтийсэн. Ерөөсөө алкогол хэрэглэлгүй бүтэн 2 жил болж байсан. Таг бодох, сэтгэх бүх зүйл илүү өндөр түвшинд орчдөг. Яагаад гэвэл илүү цэвэрхэн маш тогтвортой бодож байгаа учраас. Тархины үйл ажиллагаасаа ажилласан. Хоёрдугаар ямар нэгэн спортоор тогтвортой хичээлж эхэлсэн. Би өмнө нь сакс тоглодог байсан. Тэрийгээ тогтвортой хийсэн. Дээрс нь хүндийг өргөх. Хүн дээр өргөснөөр надад ямар сайн нөлөө үзүүлсэн бэ гэхээр нэгдүгээр би билдер хөгжих, булчингууд хөгжих, хоёрдугаар миний тестостерон нэмэгдсэн. Буюу миний өөртөө итгэл, эр хүний зан чанар, мөн тэгээ шийдвэр гаргах чадамж хамаагүй дээрсэн. Гуравдах нь өөртөө байгаа хайртай зүйлүүдэд цаг гаргаж ирсэн 7 хоног нэг өдөр. Өдөрсөө өдөр бол би өөрийнхөө гэр бүлтэйгээ хамт гадуур аялаж тэдэртэй цагийг зарцуулдаг өөр илүү зүйл санаа зовдөг болсон. Хичнээн надад асуудал байсан тэр асуудал тэрний дараа өдөр болох болно. Ингэснээр миний гэр бүлийн харилцаа болон миний бие билдер хоёулаа зэрэг хөгжиж